Эхний мэдээ 3 болон 4 настай охид жирэмсэн ээжийн хамт хөрштэй хутгалуулж 4 настай охин ээжтэйг нас барсан харамсалтай эргийн сарын 4-ний өдөр гарсан. За 3 настай охины хувьд 3 удаа хутгалуулж хавирга хугарч элэг уушиг зүрхэн гэмсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар охины биеийн байдал дээрсэн байна. Гэвч энгийн үешгээ хэвийн байх боломжгүй гэдгийг эмчнэр арга хэрхэнд нь мэдэгджээ. За тухайн хэргийг сэтгцийн өөрчлөлтөд иргэн үйлдсэн хамгийн сүүлд 12 дугаар сарын 9-нд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд сэтгцийн өөрчлөлтөд хүмүүс нийгэмд сул чөлөөтэй явж байна гэх айдас бий болсон байна. Тэгвэл үүнийг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үгүйсгэж байнгын хяналтад 1800-аар иргэн байдаг гэж мэдээллээ. Сэтгцийн өвчнийг энгийн өвчний нэгэн адил хөнгөн хүнд гэж ангилдаг. Хөнгөн өвчтнүүд өрх сумын эмнэлгийн хяналтанд байдаг бол хүнд өвчтнүүд дүүрэг аймгийн эмнэлгийн хяналтад байж шаардлагатай тохиолдолд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд ханддаг байна. Өвчтөн бүрийн хяналтанд байх хугацаа харилцан адилгүй байдаг ч группийн мөнгө авахын тулд иргэд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд тогтмол үзүүлж байх учиртай. Харин тухайн иргэн хяналтандаа орохгүй тохиолдолд утсаар нь холбогддог. Харин гэрээр нь очих хүн хүч мөнгөний боломж хомос байдаг гэлээ. За тэгвэл яг хугц солиоролтой тэр өвчнөөс олоод группт байдаг энэ хүмүүсүүдийг бол угаасаа бид нар 3 сарда одоо тэр нэг сар өнжөөд 2 сарда улиралдаа нэг ч юм уу ирэх ёстой байх нь шүү дээ. Тэгэхээр хэрвээ ирэхгүй бол би араас нь манай дээр албан ёсоор утас байдаг. Тэр картн дээр нь өөрийнх нь хяналтан дээр гэр асаа хамгаалагчийн нэгээс 2 утас байдаг. Тэрлөө нь утастаад хүнээ авч иж үзүүлээрээ одоо хяналтандаа ирээрээ танаа уу яаж яана гэ манайх бол ингэдэг. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв эмчлэгдээ сайжирч байгаа иргэдийг гэр бүлд нь хүлээлгэж өгдөг. Харин гэр бүлгүй хүмүүсийг эмнэлэгт байлгахаас аргагүй. Гэтэл сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв 550 ортоогоос 230 гаруй нь байнгын өвчнүүд байдаг тул орны эргэлтч удааширч эмнэлэг биш асрамжийн газар болоход хүрээд байгааг хүчрлэж байна. Нийгэмд аюултай үйлдэл хийх гээд байна. Одоо ингээ гэр орондоо бизэг алж чадчих гээд байна. Гээд одоо гэр нь бүр өргөдөл гомдол гаргаад бүр одоо хамаг орныхоо бид 50%-аас илүүгийн тим хүмүүсүүдийг бид нар өнөөдөр асрамж биш эмнэлэг байж асрамжийн ороор ажилуулж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нарт одоо энэ асрамжийн газар хэрэгтэй байгааг та нар одоо яруу тодор харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийгэм анхаарах ёстой асуудал гэж би бодож байна. Монгол Улсын нийт хүн амын 1 хүрэхгүй хувь нь сэтгцийн солиорох эмхэгтэй буюу хүнд хэлбэрийн өвчтөй. Өөрөөр хэлбэл 35 мянга орчим иргэн хүнд хэлбэрийн сэтгцийн өвчтөй гэсэн үг. Харин иргэд сэтгцийн өөрчлөлтөө хүнийг хараад шууд таних мэдэх боломжгүй байдаг. Иймд сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.